Монгол улсад 2000 оны эхээр жилд 50 гаруй байгалийн аюулт үзэгдэл бүртгэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 80 болж нэмэгджээ. Энэ нь Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт өндөр байгааг харуулж байгаа юм. За тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй ирэхэд хамгийн их өртөж, тэдний эрх зөрчигдөж байгааг мэрэгчлэлтнүүд онцолж байна. Уур амьсгалын өөрчлөлт гендерт нөлөөлж байгаа нь олон судалгаагаар тодорхойлжээ. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их хүртэж байгаа бүлгийг тодорхойлоход эмэгтэйчүүд ихэнд үүний дараа хүүхдүүд ирэмблэгдсэн байна. Гэхдээ үүнийг цаашид илүү наривчилж тодорхойлох шаардлагатай байгаа юм а. За хоёрдугаар гол үндсэн том бүлэг бол яхаар уур амьсгалын өөрчлөлтөд хүүхдүүд илүү өртөөд байна. Яагаад гэхээр уур амьсгалын өөрчлөлт буюу одоо дулааны градус нэмэгдэх тусмаа одоо энэ нөгөө янз бүрийн тархалтууд одоо нөгөө халдварт өвчнүүд одоо нэмэгдээд энэ одоо хин өртөөд байна гэхээр хүүхдүүд өртөнө. Мөн одоо зуудын үед ч гэсэн одоо энэ одоо нөгөө хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд маань хичээл завсардах гэсэн энэ олон талт энэ асуудлууд руу илүү өртөөд байгаа учраас хүүхэд бол яхааргүй энэ одоо байгаль цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт өртөмтгийн юм бүлгээр бол тодорхойлогдож байгаа. Мөн уур амьсгалын өөрчлөлт нь малчтын амжиргаанд нөлөөлдөг. Мал нь үргэцснээр малчид ажлын байр хайж, төв суурин бараадаж, энэ нь эргээд ядуурл гендер суурилсан хүчирхийллийг бий болгож байгаа юм. Зодын үед хүчирхийлэл тэр дундаа гендер суурилсан хүчирхийлэл нэмэгддэг байна. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл 3 дахин нэмэгддэг судалгаа байгаа юм а. Мөн 2023-аас 24 оны өвөл болсон зууданд 80 мянга гаруй малчин өрөх өртсөн судалгаа байна. Яг жирэмсэн одоо тийм болон одоо ийм тусламж авах шаардлагатай эмэгтэйчүүд 2500 орчим өрхт нэм эмэгтэйчүүдтэй чинь за 0-оос 5 насны бага насны хүүхэдтэй тий. Тэн чинь нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гээд энэ талаас аваад үзсэн бол бас мөн одоо тооны өрх айлууд байж чинь за архаг суур өвчтөй архаг хүнд өвчтөй эмнэлгийн үйлчилгээ авах хэрэгтэй ахмад наснууд байж байна. За гээд нийтэд нь бид нар харах биш энэ дотор юм ялгаатай хэрэгцээтэй хүн амын ингээ бүлгүүд байж байгаа. Тэгэхээр тэр болгонд тохирсон бас ялгаатай юм тусламж үйлчилгээ одоо хариу арга хэмжээнүүдийг одож авах төлөвлөх шаардлагатай болж ирж байгаа байхгүй. Мөн уур амьсгалын өөрчлөлт нь малчтыг амиа орлоход хүргэсэн жишээч байгаа юм а. Түүнчлэн зодын үед малчтын хэрэгцээг тодорхойлоход өвс тэжээлээс гадна сэтгэл санааны тусламж хамгийн их хэрэгтэй байжээ.